зарим залуугаар бич бас сумаас тохируулж тааруулахгүй тал бас гараад идэв. Тэгэхээр энэ тал дээр би бас нэг жоохон зөвлөхөд бол тухайн харваач одоо энэ татал биш үү? Тий. Татлын хэмжээнээс урагшаа нэг 10-аас дээш санттай. 10-аас дээш санттай байх. 10 сант хамгийн багадаа нэг 9-10 сант л байх хэрэгтэй л байна л да. Тэгвэл урагшаа тэндээс урагшаа гэж болцоо байх юм бол бас сум маань бас жоохон төв нисэх тийм талтай байдаг. Зарим харваач нөгөө сумаа тэр яг нөгөө татлаа явахгүй нөгөө байгаа сум бэлэн хүнээс бэлэн сум авчдаг. Тэгээ нэг 77-8 дотор бараг юм булцуунд хүртэл татсан байдаг байхгүй. Тэгээ сүм хүний онцлог л доо. Гэтэ ерөнхийдөө бол би бол жоохон урт өдрүүлгнээс урагшаа жоохон урттай байлаас төнөсдөг бол гэж бас бодоод байна. Ер нь бол тэгдэг. Тэр манай зарим харваач маань бараг энэ дээр ингээд тулгах шахав мэдрүүл хийцэн. Тэг юм биш тийм биш. Тий. Одоо иймэрхүү маягаар. Тэгээ эн чинь бас нөгөө голоо алдах тал дээр бас нэг жоохон алдаа гараад байдаг байхгүй. Тэгээ энэ дээр бас манай харваач нэг хэмжээний сумныхаа хэмжээндээ тохируулж хагаад урагшаа нэг 40 сент нэг 12 сент байна гэсэн тооцоотой. Миний сумнууд ийм байна гэдэг цагаалж бас харваанд нас нөлөөлөх болов гэж бодод дээ. Голоо алдахгүй байхад л бас талаас нь би үзэж байна л да. Ерөнхийдөө ингээд сумыг тат яг ингээд татаа шагаагаа зогсож болцоо жоохон урагшаа ингээд зурхааргаа яг ингээд чигэлцэн байж хат юу гэдэг вэ? Ерөнхий төв голоо бас нэг алдаад байдаг. Талтай. Юу зарим нэг харж яхад зурхааныхаа бүр энтлрүү чигэлцэн. Зарим нь болохоор зурхаагаа чигэлцээд нэр ялгаатай байгаад иддэг шүү дээ. Тэр нөгөө ногтлж харах мархтай бас их холбоотой байх гэж бодоод байна. За ер нь бол яг жоохон төв сум нисхийг бол одоо татлахаа хэмжээс жоохон урагшаа урттай байх юм бол бас төв ниснэ гэж байна. Залчууд бас хэлмээр байна. Булцуу сумны тохиргооны талаар. За булцуу сумны тохиргооны талаар бас янз бүртэй байгаамаа. Тэгэхээр 3-аас 2 нь мөс өнөөр төрмөс байх хэвээр. Нэг тал нь болохоор булцуу байх хэрэгтэй. Жишээл одоо 60 г-ийн сум барилаа гэхэд 20 г-ийн булцуу байх хэвээр байхгүй. Тэгээ 20 дээрээс 1-2 г дээш нь доош хэлээцтэй. Тэгээ 40 г-ийн мөс байна гэсэн үг шүү дээ. А энийг бас зарим харваач бас юу одоо 40 г-ийн мөс хийчихэд барьчаад 13-аас 15 г булцуу бас хийгддэг. Тий. Тэгтээ энэ нь бол нөгөө юу л да. Өөртөө жоох ширүү яваад болчдөг. Хурдтай. Жохон алдаа багтаар үтгэнд бол зүс жоох алдаатай үтгэнд бол тэр харьцаа тохирохгүй. Булцуу хөнгөн бол. Булцуу жоох ер нь бол нөгөө нийт чингийн 3-аас 2 мөс нэг нь булцуулах хэрэгтэй байхгүй. Тэгэх юм бол нөгөө алдаа бас жоохон бага мэдрэх талтай байдаг л да. Тэр сумны тал дээр нэг жин хэмжээний тохируулж нэхгүй гэж ирж байгаа. Тохируулж. За нун сум хоёрыг хооронд нь тохируулна гэдээ бас харваач бас яриад байгаа. Яг одоо хүний хараанаас шалтгааллаа л да. Хараа хаагур байна тийм ээ. Тэгэд ерөнхийдөө бол өөрийн барь одоо жишээлбэл одоо би 50-50 сум барилаа гэж бодсон шүү дээ. Тэгэхэд миний ном 55-аас 60 паунд хооронд л байвал тохирхол гэж тохирдог гэж боддог байна. Гэхдээ барьж байгаа ном бас янз бүр байх л та. Одоо 2-3 янзын ном байгаа шүү дээ. Тогтоо ном байна, тохгүй ном байна. Тэгээ тогтоо ном бол бас нэг арай өөр цохилт нь бас нэг нэр тэр арай бага. Тохгүй нөгөө хөнөө ном барьж байгаа шүү дээ хараач. Тэгэхээр тэн дээр болохоор арай илүү шийддэг байхгүй мэдрэх их мэдрэх. Тэгээ сум жоох хөнгөчих гэдэг байхгүй. Тэн дээрээс манай хараач бас тэрийг бас жоох мэдээд